Сайн бацхан үзэгчтэй цагуур уушин шилгээний газраас та бүхэнд өнөө шөнө болон маргааш өдрийн цагаарын мэдээ буюу хоногийн цагаарын үргэлжлсэн мэдээг танилцуулъя. За тэгэхээр товчхондоо бол өнөө шөндөө болон маргааш өдөртөө бол төв болон зүүн зүгийн нутгаараа бороо орно. За ууларгын нутгаараа хурд тунц орж нэлээд сэрүүхэн байхыг та бүхэнд онцгойлон анхааруулж байна. За баруун аймагуудын хувьд болон говийн бүс нутгаараа бол өнөө шөндөө бол солигдмол үүлтэй байх төлөвтэй буюу за өнөө шөндөө болон маргааш өдөртөө хурд тунц бол орохгүй байхаар харагдаж байгаа. За харин түрүү хэлсэн төв болон зүүн зүг нутгаараа бага зэргийн бороо орно гэж. Тэгвэл Төвийн аймагуудын хувьд бол зарим газараараа бороо заавуулрын нутгаараа хурд тунц орно. Зүүн аймагуудын хувьд мөн бас зарим газараараа шөндөө бороо ороод өдөртөө бол нутгийн хойд хэсгийг бариад бас бага зэргийн бороотой байх ийм ерөнхийд хэлбэртэй буюу за цэнхэр өнгөөр тэмдэглэсэн газрууд бол бороо орох газрууд болон хурд тунц орох газруудыг бол харуулж байгаамаа. За өнөө шөндөө баруун аймагуудын хувьд бол агаарын температурын хувьтайгаа Алтай хангаа уулархын нутгаараа 1-6 градус хүйтэн хонно. За Алтай өвөр говоор шөнөдөө 6-аас 11 градус дулаан хонно. За бусад үлдсэн барууны өвс нутгаараа 0-аас 5 градус гэх температурын хувьд бас уулархын нутгаараа 10 градустай хонохоор харагдаж байгаа бол Төвийн бүс нутгаараа мөн уулархын нутгаараа 1-6 градус хүйтэн хоноод за үлдсэн нутгуудаараа бол 1-6 градус дулаан хонох төлөвтэй байх юм а. Зүүн аймагуудын хувьд бол шөнөдөө бүх нутгаараа 3-аас 8 градус дулаан хонно. Говийн бүс нутгаараа 7-оос 12 градус дулаан хонно. Тэгээд температурын хувьд бол нутгийн баруун хэсэг болон Төвийн бүсийн уулархын нутгаараа нэлээд сөрөглөн хоноод говь болон зүүн зүгийн нутгаараа бас харьцангуй бас дулаавтар хонох ийм ерхий төлөвтэй байгаа юм байна. За харин 16-ны өглөө 9-өөс орой 21 цагийн хооронд баруун аймагуудын хувьд бол 12-оос 17 градус дулаан байх нь ихэнх нутгаараа өдрийн температур утга. За Төвийн бүс нутгаараа мөн 12-оос 17, Дундгой аймгийн нутгаараа 15-оос 20. За үлдсэн буюу өмнө говь Дорногой аймгийн нутгаараа бол 10-оос 25 градус гэх мөн температурын хувьд бас говийн бүс болон зүүн аймагуудын хувьд бол бага зэрэг дулаахан байхаар харагдаж байгаа. За гэхдээ зүүн аймагуудын хувьд бас өнөөдөртөөгөө бол өчигдөртөө харьцуулахад бол температурын өдрийн утгаар сэрүүлж байгаа гэдэг үзэгчтэй дуулах нь зөв бах. За салхины хурд бол зарим газараараа баруун аймагуудын нутгаас 12-оос 14 м хүртэл ширүүлсэн. Төвийн бүс нутгаараа мөн 12-оос 14 м хүртэл зарим газараараа сэрүүлсэн. За мөн дээрээс нэмээд хэлэхэд зүүн говийн бүс нутгаараа мөн бас салхины хурд зарим үед бас 12-оос 14 м хүртэл ширүүлсэх ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. За нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол үүш нь бороо орохгүй. За салхи баруун хойноос секундэд 7-оос 12 м/сек байх нь өнөө шөндөө 4-өөс 6 градус дулаан хоноод маргааш өдөртөө 14-өөс 16 градус дулаан байх харагдаж байгаа. За 9-р сарын 18-ны өдөр ялимгүй дулаараад 18 градус дулаан байх нь за ойрын 3 хоногт бол нийслэлийн орчмоор ерөнхийдөө л үйлрэх өдрөд үргэлжлэх ерөнхий төлөвтэй байгаамаа. За ерөнхийдөө бол 7 сарын 17-ноос 7 сарын 21-ний хүртэлх хугацаанд бас бага зэрэг сэрүүхэн байхаар харагдаж байгаа. Өмнөх дулаахан өдрүүдэд тэгээ харьцуулахад за Дархан уул аймаг Дархан хот мөн ойрон 3 хоногт 16-аас 18, шөндөө 4-өөс 2-оос 5 градус дулаан. За мөн үйлрэх өдрүүд үргэлжлэн. Эрдэнэ хотын хувьд мөн өдрийн температур 12-оос 14, за зарим үед 18-ны өдөр 18 градус бага зэрэг дулаахан байхыг тооцвол мөн л бага зэрэг сэрүүхэн. За ойрон 3 хоногт мөн үйлрэх байх ерөнхий төлөв харагдаж байгаамаа. За та бүхэнд цагуур орчин шинжилгээний газраас хоногийн цагаарын мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.